За одоогийн та бүхэндээ одоо гэр бүлийн хүчирхийлэл болон тэмээ хүний нүднээс далд хэлбэр төрдөж байгаа бүсгүүчүүдийнхаа одоо хэлүүдийг цуврал болгож та бүхэндээ урьж байгаа. Хоёр дахь одоо цувралт маань гэр бүлийн гадуур харилцаанаас одоо болж одоо нөхөр нь тэнд ч амьдрал авахгүй, энд ч амьдрал байхгүй. Одоо хинч болж хувирсан. За нөгөө тал дээр энэ гэр бүлтэй хүн лөө хараалж чадахын үл гүйлгээд байгаа зарим бөөнөртөө хандаж хэлгээд өөрсдөө тавьсан сүм буцаад байрандаа ирдгий шүү. За нөгөө бүсгүүд хандаж хэлгээд бусдын бүтэн байсан амьдрал дондор оролцоод байгаа та эргээд энэ үйл ягаа үрж дийлэхгүй шүү гэдгийг бас сануулчмаар байна. За 8 жил ханьсан тийм ээ. Тэгээд амьдарч явах хугацаанд одоо 8 жил амьдарч явах хугацаанд нөхөр нь одоо өөр хүнтэй 4 жил хамт амьдраад салаа явцсан байсан. Буцаж ирээд одоо тийм ээ одоо өөр хүүхдээ бодё хоёулаа буцаж амьдрээгээд бүсгүүтэй маань буцаад одоо амьдарсан. Тэр хугацаанд буцаж одоо гарч орж гүөх тийм ээ. Одоо эхнэрийгээ үл хүндэтгэн одоо тэнд ч нэг очиж энд ч нэг ирж юм амьдрал аль нь чгүй юм амьдралаар амьдарж байгаа. Тэгээд энэ бүсгүй маань болохоор би бол яг үндэ нөхрийнхөө хоёр дагч хүн болж амьдарж байна. Бас би өөрөө маш их доромжлыг амсаж байгаа. Салыг ихээр салж чадахгүй өөр хүүхдээ бодоод бас ингээд сэтгэлд бас өөр хүүхдээ бодсон юм зүйл бас байгаа учраас би ингээд салж чаддгүй маа гэдэг зүйлийг бас ярьж байгаа. Нөхөртөөгөө би 2004 13 онд анх танилцаад бас удаагүй суусан л та 11 сард танилцаад тэгэл өрөөсө 12 сард жирэмслэл 10 сарын 1-нд ингээд анхны хүүхдээ гаргаж байсан. Тэгээд бид хоёр 8 жил хадмын хаяа төвшж амьдэрсэн. Тэгээ маш хэцүүсэн. Би нүү сой чамаас илүү юм нэхгүй. Зүгээр энэ бөөрнкийгээр аваад түрээс аашанд амьдрий. Тэгээ яалтчгүй ингээд хадамтай амьдрахаар юу н яг ингээд яг өөрсдийн хувийн орон зай яг өөртөө амьдрах гэж байдгүй мэлээ. Яалтчгүй л зүг амьдарч байгаа болохоор орж ирдэм байлээ. Тэгээ би өчнөө нүүй сууй зүгээр л гэрээ аваад зүгээр түрээс аашаанд байгч маш их гуйдаг байсан. Тэгээ тэр хүн одоо энэ датагийн тоглоомд маш их донцсон байсан. Ерөөс өдөр шөнөгөө тоглодог. Ерөөс ингээл тэр тоглоомоо ерөөсөө болоогүй. Тэгээд ерөөсөө л ингээл харахад гэр бүл мөртлөө ямар ч тийм одоо нөгөө эцэг хүн хүүхдтэйгээ харилцах, их нэртэйгээ харилцах гэр бүлийн дулаан уур амьсгал гэж ерөөсөө байгаагүй. Тэгээ би дараалал төрсөн болохоор би яаж чадгүй энэ хүн өөрчлөгдөн гээл хоёр жоох хүүхдтэй болохоор их твтэж амьдэрсэн л та. Тэгээ энэ хүн ерөөсөө засраагүй. Тэгэл ээж хаажууд ээж нь дэлгүүртэй болохоор ингээд хоол хүнс бэлэн. Тэгээ нэг ажил хийгээд шаардлага байхгүй. Тэгээд би яалтчгүй твчээр алдаад нэг өдөр гэрээсээ явсан. Хоёр шалтуу хүүхдтэй нэг ээлжийн хувцастай ингээд ээжээ бараацсан. Ээж маань бас тийм сайхан чанартай биш, шийдний өрөөнд амьддаг. Хөтөө тэр хоёр хүүхдээ ээж дээр аваач зүгөөд хотроо ажил хийхээр орж ирсэн. Тэгэл найз нөхдөйгоор тэр найлаар явсан л та. Байр хөслөх. Бид ажил хийгээд тэр цалингаараа хитэж байр хөслөх ямар ч боломж авахгүй. Миний тэр цалин бол тэр чигтэл байранд явна гэхээс хоёр хүүхдийн хэрлээ ээж рүү явуулах мөнгө өөрийн өрсөж зөөх идэж уухтал яхаж ч хүрэлцэхгүй Монголын нөхцөлд албал. Би өөрөө мэрэгжил боловсрол болохоор за биний сая 200-ийн цалинтай ажил хийхэд байрны түрээсээ дийлээ. Би артаа хүүхдтэй ээжтэй хүн. Та тэгээ яг ингээд урд хайгал явж лээсэн. Айл сайн найз нөхдийн буйнд найз нөхдөйгөө би ингээд 4 жил явсан. Хийж байгаа ажил дээр хүртэл байрладаг. Ингээд хүмүүс намайг ойлгоод чи ингээд угаасаа байр түрээслээ. Чиний хамаа мөнгө л байранд учраас чи тэгээ чадна гэвэл ажил дээрээ байрлаа. Би нэг ажил дээрээ хүртэл жил ингээд амьдарчээсэн. Тэгээд
заах би жоо урд орд нэрэлдэж магадгүй ш. Тэгээ бид хоёр салаад ээж би одоо ингээд сулил мөвлөлт явмаар байна. Сонрог ядаж ингээд хүүхдүүдэд зун ингээд яд 103 сар аваач би гэдэг тэр хоёрын хүүхдийг харж штэ. Чи бол ажиллаа хийгээд явахаас өөр арга байхгүй. Чи угаасаа хотод амьдрах газар хүмч айлд байж байгаа хүмүүс дээрээс нь хоёр хүүхэдтэй байна гэж байхгүй штэ. Тэгээд за авъя гэдгийгсэн. Тэгээ 6 сарын нэг хичээл нь тараад юу н одоо салаад 6 сарын дараа уулзчаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд хоёр хүүхдээ авъя гэд. Тэгээ аваад явсан чи өрөөс утас шүрмсэн олд нөгөө хоёрыг чи яасан юм бол ийсэн юм бол гэд асуух гэсэн чинь хүнтэй суудсан байсан юм лээ. Ерөөсөө надаас салаад сарын дараа хүнтэй суудсан юм лээ. Тэгээд тэрийг хэлээгүй шууд тэр хүүхэн дээр аваацсан байгаа байхгүй хоёр хүүхдээ маань. Тэнгүүд л ерөөсөө уцаар ярьж болохгүй шүү ээжтэйгээ. Аавнуудад хоёрыг аав энэ хүнийг ээжээ гэж дуудаарай. Тэл тэгсэн байгаа. За тэгээд хүүе яагаад хүүхдээ нэг 3 хоног залгаж байгаа туцаа аваад тэгсэн чинь яасан бэ гэдэг чи би нэг болроо гэдэг хүүхэнтэй амьдарч байгаа штеп. Хүүе чи тэгээд хүн амьтантай амьдарч байгаа юм бол хэлэхгүй яасан юм бэ? Яагаад ингэж ийм таньж мэдгүй хүн дээр ингээ хоёр хүүхдээ аваад тавьж байгаа. Тэгсэн чинь маа тэгэл өнгөрсөн. Тэгэл найз нөхдөдөө цааш ингээд хүнтэй суудсан байна гэдгсэн чинь одоо өөрөг хариуцлаа. Тэгээ өөрөө гол нь авъя гэдсэн байхгүй хоёр хүүхдээ. Тэгээ найз нөхөд тэгэл ээж мэж өөрөг хариуцлагын өөрөөл авъя гэдэг юм бол үг хүүхд ямар байдгийг тий. Тэгээд өгвөө би. Тэгэл хүмүүсийн тэгэл зөвлөгөөгөр өгөөд тэгээ ажил дээр байрлалдаг байсан. Ажил дээр усанд орол юм аа. Нэг өдөр бас наадам төгсөн байсан юм аа. Нөгөө гурман гаднаас ороод ирж байна. Тэгсэн чинь уяас ийсэн гэлтгсэн чинь болроо нэгтлээ. Тэгээд нөгөө айгүйх нөгөө яг наадмаар тэр нэгтлэнгууд яг нөгөө сүүлийн жилийн ажлынхан тайлан болт юм л. Би та гуравтаа ийш тийш явж чадахгүй та гуравтаа өөртөө баярлаарай гэсэн. Тэгээ одоо хоёулаа ингээд юу яа. Одоо энэ амралтын хугацаанд яг өөр хүүхдэж байгаа ээж аав нь байгаад ингээд хэд хоног чинь хойно баруун саланд гэртээ хоёулаа байя. Тэгээ ярих юм байна гэт хэлээ. Тэгээ оцсон чинь буцаад нийлхүү гэсэн намайг. Тэгэл би гол нь тэр нөхрөөсөө салаад явахдаа жоохон ч ихсэн ухаараг тэг бит гурыг байхгүй хахад амьдрал болох юм уу болохгүй юм уу үнэхээр би энэ хүнтэй амьдрч чадах юм уу чадахгүй юм уу гэдгээ тэр хүн тунгааж бодоод ухаарад хүрээд ирэх байх гэж бодоод би тэр хугацаанд ингээд явсан байхгүй юу. Яг хүн чинь ухаарад ирэх байлгүй дээ. Тэгээ энэ хүний чинь би бүр 2 дахь амьдрал нь. Энэ хүн чинь бүр одоо 3 дахь амьдралаа зохиочод яваад байгаа. 2 ихнэрийн 2 3 хүүхэдтэй. Тэгээд би жоохон гомдсон л байсан л та. Би ч шал өөр юм бодоод гэрээсээ явцсан байсан чинь. За энэ хүн намайг салаад одоо сарж болоогүй юм чинь. Энэ хүн бол одоо хуцаа юм байна даа л гэж би бодсон тухайд. Нийлхүү гэд. Тэгснээ бүр үнэхээр утгагүй заваа юм ярьж эхэлсэн. Тэр хүүхэн маш их мөнгөтэй хөө. Маш том тэрэлжид зуулчны баацтай. Ах дүүнэр маш том. Тэгээд ингэж хэлсэн надад. Чи жоохон намайг хүлээч. Би энэ хүүхнийг сэгсрээд та хүрт байр авч өгье. Гүү би тийм замаар орчихсон би тийм байранд би амьдарч чадахгүй би өөр хүүхдтэй хүн өнөөдөр чи итгаар сайхан амьдралаа гэхэд өвлийн өөр юм хүүхдүүд маань даана
би тийм замаар орж ирсэн. Би байр савнд амьдарч чадахгүй гэж хэлсэн. Тэгснээ над руу харсан. Би чамаас халаад амьдралаа дээшлүүлсэн байна. Хүний өмнө дээр очичоод тэр хүн чинь маш мундаг чадвартай. Яг ажиллаа игээд явбал байр байтугай амьдрах хүн байхгүй юу? Тийм амар гутамшигтай юм хэлсэн. Тэгээд намайг үр хүүхдийнхээ амьдарч байгаа бодвол надад гайхуулах гэлсэн. Үр хүүхдийнхээ амьдарч байгаа газрыг ирж харах уу? Гэ тэр гурав гэрт нь байсан. Би үр хүүхдээ бодоод тэгээ нөгөөх нь зуулчныхаа бааз дээр нөгөө 100 юм чинь ажилтаа тэнцэнэ байрлажсэн билээ. Тэгээ би гэрт нь очиод яг төрсөн өдрөөр нь таарчих. Төрсөн өдрөөр нь таарад тэгээд нэг виски задлсан маа үр хүүхд байсан. Тэгээд ээжээ ийм газар амьдарч байгаа штэ. Буцаад нийлэхгүй мүү хоёр айгу хэцүү байна. Аргагүй штэ. Тэр хоёр ухаарц ээж ингээд хүн байгаа. Гинт нэг танихгүй юмхтэй хүн ороод ирсэн. Тэр нь тэгээд хүүхэд гаргаагүй хүн хүүхэдтэй яаж харьцаа мэдгүй ямар ч харьцаа байхгүй. Тэгээд мууюг ингээд 0 ороод бидсаад тэгэл хүүхдэлэмж ингээд бууданд нь гараа харцсан чинь ингээд амар их болол танаа хүүхд чинь бууданд гараа харцлаа. Танаа хоёр хүүхд чинь ойрлолдоод байна. Танаа хоёр хүүхд чинь унтахгүй байна. Гэт бүр би буудлын руу явж хонлоо гэд бүр ингээд шүн гараа авцсан гэж байгаа байхгүй. Тэр ихтэй хүн яагаад тийм байдал ингээд хүүхдүүдээ бүр ингээд гүрийгээд байлгаад. За эмэгтэй хүн бол хамаалах штэ тий бас хүчин мөкстэй эр хүний гар харж амьдэрдэг. Тэр ихтэй хүн тэр эмэгтэй хүний тэр хөрөнгөн дээр очиод ингээд хоёр хүүхдээ бүлтийлгээд ер нь бол тэгэхээр та нөхөрч гэр бүлийн гадаа харилцаа нь бол ажлын шугамар нэг одоо хөрөнгөтэй чинэлэг бие даасан бүсгүүтэй л орооцолцсон шүү дээ. Тэгэнгүүтээ одоо хоёр хүүхдээ аваад би одоо та хоёр шүмжтэй болсон. Хүнийг ээжээ гэж дууд. Тэг зүйлээр л хоёр хүүхдээ тэнд аваачдсан юм байна шүү. Тэгсэн. Тухайн бүсгүй маань болохоор өөрөө болохоор тийм ээ хөр хүүхдэггүй. Тэгэхээр өөр хүүхдэггүй хүн бол хүний хүүхдэд ээж болно гэдэг бол зарим талаараа харуул бас хэцүү, зарим нь бол сайхан байдаг тийм ээ хоёр талтай байгаа. Хоёр талтай шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээд хараад байгаа таних бол ингээд тийм ээ. Хүн арахаар л гэр бүлтэрнээсээ гэр бүлгүй юм шиг амьдарч байгаа. Бүсгүүдийн нэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд дээр таавал эцсийн мөчөд яг яа гэсэн бодолтой яг надад хандсан байна. Эцсийн мөчөд би яг одоо ингээд нэг юм эмэгтэй хүний одоо ингээд хараад цалтганд ороод ямар ч юм толгоогүй яваад байгаа байхгүй. Энэ хүн өөр амар мундаг чадвартай. Яг ингээд ганцаараа байгаад яг ингээд амьдралаа бясалгаад бодоод ингээд болвол шал өөр амьдрах хүн байхгүй юу. Энэ хүн сайхан амьдарч иж миний хоёр хүүхэд нь сайхан амьдрна. Тийм болохоор өөр хүүхдээрээ дамжуулаад хараал цатганд л орчоод байгаа байхгүй. Хараал гэдэг та яаж тайлаад яаж ингэж хэлээ? Одоо би ингээл угаасаа ингээл аргаа ороод ийм нөхцөл байдал байна гэхээр найз нөхд бойл сал хай ингэж амар доромжлуулчаал гэдэг. Арт нь хоёр хүүхэд байгаа. Миний ч амьдрал байгаа. Тэгэхээр та хараалцдаг гэдгийг яаж? Тэгээд би ингээд аргаа барахаар би ингээд хүн амтнд үзүүлдэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ хүүхэн нь энэ хүнийг ерөөс ингээд хажуудаа тусцсан ямар ч толгоогүй. Тэгэл ерөөсөө энэ хүний чинь ингээд удирдаад. Тэгэд угаасаа ингээд буцаад ихнэр хүүхдээр ирсэн маяг мэдж байгаа мөртлөө тэр хүн тавьж ойлгох. Тавиад явуулж болно шүү дээ. За энэ өөр хүүхдээ сонгочлаа энэ хүн намайг гэхгүй мэн гэхэд тэр хүний хүчээр авчирч байгаа байхгүй. Тэр нь бидний амьдралд маш их нөлөө. Энэ хүн ч гэсэн муу сайн ч гэсэн намайг гондоож доромжилж ийсэн ч гэсэн энэ хоёр хүүхэдтэй аав нь амьдралд нь маш том туус нэмэр болох хүн байхгүй юу? Би бол хамаагүй ганцаар бол би хааж ажиллаа гэж авчихсан. Бид нар чи өөр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Бид гэр өөр хүүхэдгүй байсан бол би энэ хүнтэй ингээд зуралдаад явах шаардлага. Би өөр ажил төрлөө хийгээд
ингээд манай төслийн хүрээнд бол одоо мянган ээжүүд, эмэгтэйчүүд маань хандж байгаагаас одоо хүн болгоны кейсүүд өөр шүү дээ. Тэгэхээр олон нийтэд бас сургамж болоод сайн. Олон дунд бас олон ээжүүд, олон залуучууд манаас энэ кейсүүдээс бас нэгийг бодож хоёрыг тунгаагасаа гэдэг зүйлээс одоо тийм ээ сэрэмжлүүлэг болгож эсвэл ингээд дотоод сэтгэлдээ ингээд нэг гэр бүлийн хүч хэрхийлэл гадуур харилцааны асуудлыг даван дуулж чадахгүй маш их ганцаардж байгаа бүсгүүчүүд байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань энэ зүйлээ найз зөвхөн ярихад бас хэцүү, хиндээ ярих уу бас ингээд хэлж чаддаг. Хүний зөвлөгөөр өгдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүмүүс маань ингээд дотоод сэтгэлээ ингээд уудлаад, гаргаад ийм зам мөрийг туулж явж байна. Энийний ард яаж гарах вэ гэсэн асуудалтай хүмүүс бас ханддаг байхгүй. Тийм болохоор олон хүнд бас энэ кейсүүд маань хурж олон хүн бас энэ зүйлээ сургамж аваасаа гэдэг үүднээс нөгөө талаар таны сэтгэлч гэсэн бас дотоод зүйлээ гадагшлуулаад ирэхэд жоох ингээ хөнгөрөх мэдрэмж бас авах. Гэхдээ би бол таны ерөнхий санааг бол ойлгож байгаа байхгүй. Яагаад гэвэл 2 хүүхэдтэй хүн саллаа гэхэд яаж өөр хүүхэдтэй тийм ээ эцэггүй өсөх үү гэдэг л ээж хүний их хүний айхтар амьдрал тулгуурлаж яваа штэ. Тэрнээс биш ганцхан байсан бол хамаа алга тийм ээ. Тийм би хаач явчих штэ. Тэр хүнтэй би зурлаад байх шаардлага байхгүй. Эцэг эхийнхээ үүрэг хариуцлагыг одоо үүрч чадахгүй, өөр хүүхдийнхээ өмнө эцэг нь байж чадахгүй, тэгээ тэнд ч амьдралгүй, энд ч амьдралгүй, тэгээ нэг баян эмэгтэйг бисэлж байгаа дэрий гэдэг ийм бас байж болохгүй тийм ээ. За тэгэхээр ер нь бол би таны ерөнхий санааг бол маш сайн ойлгочихсон. Тэгэхээр энэ кейсийг би жаашид ер нь бас олон төргөж, олон ч нэг дүнхийг яг хөө ингээд өөрийнхөө юунаас ингээд яг хөө ингээд сэрэмжлүүлэх те юу бол ингээд юу зөвлөгөө өгөх нь таашин яхад бол энэ бөө одоо янз бүрийн шашин байгаа штэ өөрсдийнхөө шүтэж биширдэг шашин байгаа. А энийг битгий буруу хэрэгсэл болооч. Миний хувьд бол шашин шүтлэг бол ямар нэг өвчин зовлон тусвал тий миний өвчин зовлонг анааж өгөөж би ажил төрөл хэрэглэсэн. Миний ажил үеийн бүтээж өгөөч л гэж ханддаг зүйл болохоос биш. Би гэр бүлийн муухай бодол үйл явдал одоо хэрэглүүр болгож ирэх гэж утгаар гол маш их хүмүүсийн сэтгэл босгосон амьдрал өрөвхөд байдаг шүү. Ийм шашин шүтлгийг зөвхөн ажил үстэй тэгээд одоо ингэж юу байгаа чи шүтэн бисрээч бити ингэж ир хүн тэгэж одоо тийм юм хийгээ сууж идэг завтай тэгсэн мөнгө нь яаж мөнгө олдгийг тэрнээс гадна тэр үлээ хийж байгаа хүн өөр хүүхэдтэй байх үедээ. За ер нь бол тэгэхээр манай бүсгүйн маань ер нь санаа бол тийм ээ гэр бүлийн гадуур харилцаанд явуулж байгаа дундуур нь орж исэн эмэгтэйгийн ард бөө гэдэг хүн зан үйлийгээд амьдралын маань оронгоор нь эргүүлсэн гэдэг кейсүүдийгээс ярьж байгаа. Хүндлэнгийн нөлөө миний амьдрал донд орсон гэдэг зүйлийг өөрийн биеэр туулаж өөр хүүхэд нь өвчин зовлонгоор ах амьдрал нь тийм ээ эргээд ингээд амьдрал биш болж хувирж байгаа ажил үйлс нь бүтэхгүй бүх юм нь саад болж байгаа энэ асуудлыг бүсгүй маань өөрийнхөө дуу хоолойгоор энд бас хэлж ярих гэж ирсэн. Тэгэхээр олон бөөнөртөө бас хандаж хэлгээд тийм ээ бид нар бол сайн сайхан хүний төлөө буян болох гэж энэ онгод тэнгэрийг сайхан залж яваа замчлагч гүүрэн олж байгаа удааж хүмүүс тийм ээ хин нэгэнд хараалж чадахыг үлхийхгүйгээр бусдын амьдралыг тийм ээ хоёр хуваачгүй хүн шиг бүтэн амьдралыг одоо тийм ээ бий болгох гэж одоо зүтгэдэг шүү дээ. Гэтэл зарим нэг улсууд маань энэ одоо үйлийг бас буруу зөрүү эргүүлээд байна. Бусдын одоо эр нөхрийг хүлээн тойшоох тийм ээ өөртөө дуудуулах засал ном хийх энэ зүйл бол байж чадахгүй зүйл шүү. Тэгэхээр дээд тэнгэртэй улаач хүн гэдэг бол тангараг урагжиж энэ онгод тэнгэрийн үлийг залж явдаг. Тангараг гэдэг дотор зүйл нь маш олон зүйл байгаа шүү дээ. Үлийн үрийг өхөж орох үлцэн өрөхт нийдэл дуусах. Бөө гэхээр л үлийн үр үрдгүй биш ээ. Одоо үлийг хийсэн ч гэсэн ардах мөрөө эргэж харцах бол эргээд бас энэ байр байдал чинь 50 зам буцаад байрандаа ирдэг. Нөгөө тал дээр тухайн хүн чиглүүлж хийсэн үлийн үрийг өөр хүүхд чинь бас эдэлдгээ шүү. Тэр үйл хийгээд байгаа хүнч тэр бусдын гэр бүлийг өмүүлээд байгаа бүсгүйч гэсэн таас тийм сайхан амьдралаар амьдрахгүй гэдгийг би аль биесээр хэлье.